За алим яд цогтой тавтамрал 2025 оны 11 сарын 1-ний орой мэндийг хүргэе. Өнөөдөр та хэддээ Ховд аймгийн Уянт суманд байдаг Харуул аваа гээд авааны талаарх сонирхолтой 2-3 домог мөн хачир мэдээнүүдийг ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Манай сувгийн гол зорилго маань би ийм домог олж сонслоо гэсэн ерөнхийдөө өөрийн олж мэдсэн домгоо бусдтай хуваалцах зорилготой ийм сувг шүү. Тэрийг та хэд манаас зөвөр ойлгоорой. За ерөнхийдөө Харуул аваа нь болохоор Ховд аймгийн Уянт сумын төвөөс хойд зүгт 25 км-ийн орчимд Жаргалан уулын орой дээр сүндэрлэх сүрлэг чулуун байгууламжийг бол Харуул аваа хэмээн нэрлэдэг. За энэхүү аваа нь болохоор ойролцоогоор 25 м-ийн өндөр, суурийн диаметр нь 50 м орчим өгөөд за судлаачдын үзэж байгаагаар 17-оос 18 дугаар зууны үед холбогдно гэж үздэг юм байна. Тэдний таамагласнаар энэ байгууламж нь тухайн үеийн хил хязгаарын тэмдэг эсвэл дохио дамжуулах зориулалттай харуулын цамхаг байсан гэж үздэг. За өөрөөр хэлбэл дайсны довтлогоо болон бусад аюулыг урьдчилан ажиглаж мэдэх, түүнчлэн гал, утаа, дууц сум зэрэг аргаар дохио өгөх зорилготой байсан гэж үздэг юм байна энэхүү Харуул авааг. За мөн Харуул авааг болохоор Булган голын хөндөд нутгалдаг байсан торгууд угсаатны байгуулсан 13 авааны нэг гэж үздэг. Энэ аваа нь 3 үед аврахтаа бөгөөд доод хэсэг нь өргөн цүлхэхгэр дээшлэх тусмаа нарийсч цамхаг маягийн хэлбэрийг бол бүрдүүлдэг юм байна. За энэ аваатай холбоотой сонирхолтой олон домог байдаг. За хамгийн ихний ярьж өгөх домог маань болохоор эрт цагт Загчин овгийнхны өлгийн нутаг болох Жаргаланд хааны харуулын албыг гүйцэтгэгчид оршин суудаг байжээ. Хойд Жаргалан уул нь тухайн үед харийн хошууны хилтэй залгаж байсан тул ийхүү Харуул манаа байршуулсан гэдэг. Тэнд Харуул гардаг байсан нэгэн айлын ганц хүү олон жил албаа хашсаар нас нүхтсэн байна. Түүнийг хошуу ноёны зарилгаар нутаглуулахдаа Харуул гардаг байсан овооны дотор талд нь унган хүлэг анч нохоо зэр зэвсгийн хамт оршуулсан юм байна. Овоог босгохдоо ар жаргалантын голоос уулын орой хүртэл хүмүүс нэг игнэгээр зогсож шавар чулуу модыг гар дамжуулан барьсан гэж ярьдаг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ Харуул аваа нь болохоор хүний гараар бүтсэн юм овоо юм байна. За өөр нэгэн домгийн хөлбөрт болохоор Харуул аваа орших нутагт нэгэн цаг төр өмж өвчин тахал дэлгэрч ард олон хүнд зовлон амсжээ. Ил зовлонгоос ангижрахын тулд нутгийнхан тангад руу илч хэлгээсэн байна. Тангадын мэрэгэн лам нар танай нутгийн нэгэн сайн эрийг амьдаар нь бунхалвал энэ гам шиг арилнаа хэмээн айлдсан байна. Илч нар хаандаа айлтгахад хаан жанжидтайгаа зөвлөлдөн нутаг орноо аврая гэвэл хэн нэг нь амьдаараа оршуулгадах хэрэгтэй гэж хэлэхэд бүгд дуугүй болсон гэдэг. Тэгтэл хааны ач хүү нутаг усаа аврах юм бол би бунхлуулъя хэмээн зоригтой хэлсэн байна. Хаан ихэндээ цочирдсан ч ард олныхоо амгалан гэрхэмлэн ач хүүгийн хүсэлтийг зөвшөөрсөн байна. Ингээд түүнийг хайртай морь бүрэн хуйг дуулга зэр зэвсгийн хамт Харуул авааны дотор амьдаар нь оршуулсан гэдэг. Ач хүү 3 өдөр 3 шөнө дуулж байсан нь сонсогдсоор чимээ тасарсан гэлцдэг. Тэр үеэс нутгийн ардууд Харуул авааг гүн хүндэтгэж хүндхийг цээрлэн ирсэ гэсэн. За ийм хоёр сонирхолтой домог байна. За Харуул аваанаас цааш өртөө хэрийн зайд хатан аваа, бор аваа гэд аваа байдаг. За энэ аваа нь бол Монгол орны нутагт байдаг юм байна. За Чингэл сумын нутагт нь болохоор ноён аваа гэд байгаа. За нийт 13 аваа бие биесээ харж байгуулагдсан бөгөөд Ховг сайрын нутаг, сайрын нурууны, Хандгаатын салааны, Гүйг хааны бунхан гэж нэрийддэг овоонд очиж энэ 13 аваа төгсдгөө гэсэн байна. За Ховг сайрт хаашаага 332 м хэрэм цайз одоо болтол байдаг. За тэнд Галдан хааны эцэг Эрдэнэтар хун тайз суурлан амьдарч зүүн гар усаа захирч байсан юм байна. Тэгэхээр энэ овоонууд бол хөлийн Харуул нөгөө талаар бол мэдээ дамжуулах зорилготой юм хэрэгсэл болж байсан юм байна. Мөн Харуул аваа бол хаашаага харуут сайтай алтан даваагаар давж ирсэн манжийн цэргийг бол 80 км-ийн алсаас харах боломжтой ийм газар байсан юм байна. 13 аваа байдаг байсан гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр Харуул аваа, хаан аваа, хатан аваа гэж 3 аваа байдгаас Харуул аваа нь Монголын нутагт байдаг гэж үздэг юм байна. Гэхдээ өмнөх мэдээлэлдэр болохоор хатан авааг нь бас нөгөө Монголын нутагт байдаг гэж мэдээлэл өссөн шүү дээ. Гэхдээ яг аль чухам яг аль аваа нэг Монголын нутагт байгаад бусд нь болохоор өөр газар байдгийг нь сайн мэдэхгүй байна. Хэрвээ энэ талаар мэддэг бол та бас сэтгэгдлээсээ комент бичээд үлдээгээд өгөөрэй. Ямар ч байсан Харуул аваа, хаан аваа, хатан аваа 3 бол бие биентэйгээ ингээд холбоо хамааралтай юм байна.
За хамаарал нь юу вэ гэхээр энэ 3 овоо нь бие биесээ харсан байх ба хаан овоо нөгөө 2 овоогоо хардаг. Харин хатан овоо харуул овоо хоёр нэг нэгнийгээ хардаггүй, одоо харагдахааргүй байрлсан байдаг юм байна. За дээрх 3 овооны талаарх дахиад нэг сонирхолтой домог байдаг нь юу вэ гэхээр за эрт цагт жаргалан уулын орой дээр харуулд гардаг байсан харуул айлын ганц хөө байсан гэн. Тэр залуу хааны баг хатанд дурлаад хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн юм байна. Энэ явдлыг хаан олж мэдээд харуул хүүг шийтгэж харуулд гардаг байсан жаргалан уулын орой дээр нь одоо чулуун хороо босгоод эдлэж хэрэглэж байсан морь нохоо хуйг дуулга зэрэгтэй нь бас амьдаар нь бунхалсан юм байна. За харин хаан болохоор нөгөө баг хатна болохоор мөн адил одоо бунхлаад тэгээд өөрөө ч гэсэн одоо нас орсныхаа дараа бас ингээ бунхлагдсан юм байна. Ингээд хаан овоо, хатан овоо, харуул овоо 3 үүссэн гэж үздэг. За түрүүн хэлжсэнчлэн харуул овоо, хатан овоо хоёр нэг нэгний хардаггүй. Харин хаан овоо болохоор хатан овоо, харуул овоо хоёрыг бол одоо харж болох юм газар байрлуулсан юм байна. Яагаад гэвэл хаан нөгөө уурлаад хатан овоо, харуул овоо хоёрыг бол одоо амьдтаа нэг нэгэндээ юм хайр сэтгэлийн холбоотой байсан юм чинь одоо нас орсныхаа дараа нэг нэгнийг харах ёсгүй гэж үзээд ингээд нэг нэгнийг нь харах боломжгүй газар байрлуулсан бол өөрөө болохоор би энэ хоёрыг ингээд заавал харж явах ёстой гэд тэгээд яг тэр хоёрыгоо ингээд харах боломжтой юм газар бунхлагдсан гэсэн за ийм бас нэг домог байдаг юм байна лээ. За ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан та хэдтэй баярлалаа. Өнөөдөр болохоор Ховд аймгийн Үн суманд байдаг харуул овооны талаарх сонирхолтой домгийг та хэдтэй одоо ярьж өгөхийг хичээлээ. За энэ газартай холбоотой өөр домог мэддэг бол манай Алин мэд сувагт одоо нэгдээ сэтгэл хэсэгт бас комментээр ийм одоо домог бас өөр байдгийн шүү гэд бичээд үлдээгээд өгөөрэй. Ингээд энэ мэтчлийн илүү олон сонирхолтой домог сонсохыг хүсэх юм бол манай Алин мэд сувагт таныг дээрээ дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай.